Асинхрон хичээл 2 12-ийн 5-ийн мутант аллелуудын фенотипэд илрэх нөлөөллийг альбинизм, хадуур хэлбэрт эсийн цус багтаалт, гемофил, хантингтоны өвчин зэрэг удамшлын өвчнүүдийн жишээгээр тайлбарлах гэсэн суралцлагын зорилтын хүрээд гүйцэтгэлийн 3-4 түвшний агуулгуудыг багтаасан хичээлийг бэлтгэлээ. За, мутант аллелуудын фенотипэд илрэх эмгэгүүдийг эрдэсийн аллелаар илрэх эмгэг, хүйстэй холбоотой эрдэсийн эмгэг, доминант аллелаар илрэх эмгэг гэж 3 ангилна. За, эрдэсийн аллелаар илрэх эмгэгүүдэд бол альбинизм, за хадуур эсийн цус багталт, за цистик фиброз орох нь. Хүйстэй холбоотой эрдэсийн эмгэгт бол гемофил орох нь. Доминант аллелаар илрэх эмгэгт бол хантингтоны өвчин зэрэг удамшлын өвчнүүд ордог байх нэ. За хүүхдүүд та бүхэн эдгээр удамшлын өвчнүүдийг бол энэ Word валын дасгал ажиллаж бас QR кодыг уншуулж Word валын дасгалыг ажиллаж баттгаарай. За эрдэсийн аллелаар илрэх эмгэгүүд буюу эдгээр өвчнүүд нь тухайн генд мутац үүсэж хэвийн уураг нэлэгдэх боломжгүй болсон үед үүсдэг. За альбинизмын мутац нь бол меланин нүсийг нэлэгжүүлэгч 11-р хромосомд байрлах тирозиназа гэдэг энзимийг кодлагч генд мутац үүснэ. За үүний үр дүнд бие махбод меланин үйлдвэрлэж чадахгүй болсноор арьс үснүүдний солонгон бүрхүүл цагаан цайвар өнгөтэй болно. Энэ нь хэт ягаан туянаас хамгаалах чадваргүй болох үр дагавартай. За одоо энэ удамшилтай холбоотой бодлого орж ирсэн байна. Англид 20,000 хүүхдээс нэг нь альбинос байдаг. За энэ нь нөөгдмөл генээр тодорхойлогддоггүй л том А ба болон жижиг А генийн давтамжийг олоорой гэсэн бодлого орж ирсэн байна. За тэгэхээр зэрэг том А буюу доминант ген нь хэвийн, альбинос нь бол эрдэсийн. За тэгэхээр эндээсээ бид нар генийн давтамжийг олохдоо одоо пидер нэмэх нь көн одоо нэгтэд тэнцүү гэсэн одоо зарчмыг ашиглана. За ингээд жижиг А генийг олохдоо бид нар нэгийг 20,000 дагуугаа 100-аар үржүүлэхээр зэрэг яах нь вэ? Тэг 1000-5 гарч ийн. За үүнээсээ квадрат зэрэг төвшүүлэхээр зэрэг тэг 100-7 гарч ийн. За пи болон Q-гийн нийлбэр нэгтэй тэнцүү учраас эндээс бид нар пигээ олоод тэг 197 гэдэг тоо болох нэ. За хадуур эсийн цус багталт буюу за энэ мутац нь бол гемоглобины бета хэлхээний 6-дугаар байрлалд амин хүчил солигдох цэгэн мутац юм. За үүний үр дүнд бол хүчилтөрөгч багтай орчинд гемоглобинууд хоорондоо наалдаж улаан эсийг хадуур хэлбэртэй болгоно. За үр дүнд нь бол хадуур эсүүд хялгасан судсыг бөглөж эд эрхтэн хүчилтөрөгчийн дутагдалд ордог юм өвчин байх нэ. За энэ үед бол яах нь пермидинисвэр пуринаар солигдсноор бол хэвийн эсээс хадуур хэлбэрт одоо цус багталт гэдэг өвчин үүсгэнэ. За цистик фиброз нь эрдэсийн замаар удамшдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд эцэг эх хоёулангаас нь одоо мутацтай ген үүсэн мутацтай ген хүлээн авсан тохиолдолд энэ өвчин илэрнэ. Хэрв зөвхөн одоо нэг ген мутацтай бол тухайн хүн өвчлөхгүй тэгж болно. За хүний 7-дугаар хромосом дээр байрлах одоо CFTR гэдэг одоо гэж нэрлэгддэг ген байдаг. Энэ ген нь бол одоо биеийн бүрхүүл дээрх сууг буюу одоо хаалгыг хариуцдаг. За хэвийн үед энэ сууг эсийн гадна болон дотор талд бол давс одоо болон усны урсгалыг зохицуулж идэг байна. За мутацийн үед хамгийн түгээмэл мутац нь бол дельта F508 юм. За энэ нь бол ДНХ-ийн дарааллаас 3 нуклеотидын дутагдсанаас болж нэг амин хүчил фенилаланин байхгүй болно гэсэн үг байна. За бид үзүүлэх нөлөө нь бол салс нь бол биеийн хэд хэдэн хэсэгт бөглөө үүсгдэг, өшгөнд нойр булчирхайд. За ингээд одоо хөлс нь бол яг нь цистик фиброзтэй хүмүүсийн хөлс маш их давс агуулдаг учраас бол яг нь холоор эстэй эргэж орж чаддаггүй байх нэ.
За хүүхдүүд та бүхэн мэдээллийг уншаарай.